улсын хурлд байнгын хороо дамрын чуулганаар юу амжуулав, ямар хуулиудыг хэрэгжүүлэх гэдэг тал дээр ажиллаж тайлагнаж байгаа. За өнөөдөр бол улсын хурлын бас хууль зүйн байнгын хороо одоо намын чуулганаар ямар асуудлыг хуулиудыг хэрэгжүүлж бас асуудлыг шийдвэрсэн тал дээр мэдээлэл хийлээ. За улсын хурлын 2014 оны намын ээлж чуулганы хугацаанд хууль зүйн байнгын хороо нийтдээ 23 удаа хуралдаж 73 асуудлыг хэрэгжүүлэн шийдвэрлсэн гэж байна. За байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, улсын хурлын 5 тогтоолын төслийг хэлэлцэж 19 саналд өмнөд 5 танилцуулга, зарчмын зэрэгтэй 180 саналын томьёол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн гэсэн мэдээллийг одоо тус байнгын хорооны дараа Ганбаатар хэлж байгаамаа. За мөн хууль зүйн байнгын хороо эхлэх асуудлаа хүрээнд байнгын хорооны 12 тогтоол батлан гаргасан гэсэн ийм одоо мэдээлэл өгч байгаа. Ингээд хууль зүйн байнгын хорооны одоо тайлангаа тавьсан мэдээлэл статунд өргөжлөлө хүргэж байна. Байнгын хорооны уралдаанаа 5 хуулийн төсөл, улсын хурлын 5 тогтоолын төсөл хэлцэж 19 саналд өмнө 5 танилцуулга, зарчмын зөрүүтэй 180 саналын томьёол бэлтгэн чуулганы нэгдсэн уралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлсэн байна. Мөн хууль зүйн байнгын хороо эхлэх асуудлынхаа хүрээнд байнгын хорооны 12 тогтоол батлан гаргасан байна. За хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэхийн талаар тус байнгын хороо бие даасан хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 34, хүчингүүд болсон тооцох тухай хууль 1, улсын хурлын 5 тогтоолыг тус хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн уралдаанаар батлууллаа. Үүнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон шинжилсэн аюулаг холбогдох 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль. За хоёр хуульчийн хэцүү байдлын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хууль. 3 шүүхийн шийдвэр үүсгэх хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Захиргааны хариуцлагын тухай хууль нэмэлт оруулах тухай хууль. Банкны тухай хууль нэмэлт оруулах тухай хууль. Иргэний хууль нэмэлт оруулах тухай хууль. Үндсэн хуулийн цэцгийн 2014 оны 5-6 7 дугаар дүгнэлтийн тухай улсын хурлын тогтоолууд гарлаа. За мөн бас томилгооны хэд хэдэн тогтоол. За хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. За шинээр бол одоо Монгол улсын ерөнхий прокурорыг бас томил авилгатай тэмцэх газрын дэд даргаыг чөлөөлж бас шинэ дарга тавьсан байна. За энэ бас намын чуулганаар нэлээ сонирхол татсан нэлээ өөрчлөлт оруулсан авилгатай тэмцэх газар бол нийтдээ 50,000 хүн дээр бол 58,000 хүн дээр хөрөнгө оруулалтын мэдээлэл авдаг байлаа. Энэ тогтоолыг өөрчлөөд одоо 38,000 хүн дээр бол хөрөнгө оруулалтын мэдээлэл авч энэ 38,000 хүнтэй ажилтдаг юм болгосоо. За хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль шинжилгээ. За энэ хууль 3 сарын 1-ээс дагаж мөрдөгдөж байгаа. За энэ хуулиар бол уучин бол за ажлын өдөр болж ирж улсын бүртгүүлдэг байсан. Одоо 48 цагийн дотор бүртгүүлээд захимаар улсын бүртгэлийн хангалтыг авч болдог болсон. За 8 шат амжилттай байдаг байсан бол 4 шат амжилттай болсон. Одоо тэр юм дээр харагдаж байна. Тэр шат амжилтууд нь за мөн хуулийн тухай хуулийн 4-р зүрийн 4-р хэсгийн заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөвшөөрсөн хэсэг тухай маргааны хянаж шийдвэрлэсэн. За бас өшөөний асуудал бол Монгол улсын 2015 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн тухай хууль, за бас Монгол хэлний тухай хуулийн төслүүд анхны хэлцүүлгийг санал дүгнэлтэд гаргаж өгсөн байна. За түүнчлэн байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллалаа. За ер нь цалингийн хэмжээг тогтоохлоо шүүгчийн эрх зүйн байдлын тухай, тэрийн албаны тухай төвшин хэллийг ойлгох зорилгоо, шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зэн ба түүнтэй адилах төрийн албан тушаалтны зэрэгт хамаарах албан тушаалтны цалин хэмжээ тогтоох итгэл зүйр батлах тухай улсын хурлын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар тухай хуулийн төслүүдийг бэлтгэн боловсруулж байна. Ингээд засгийн газарт одоо өгөх гэж байна. За энэ хоорондоо хууль зүйн байнгын хороо 2014 оны намын чуулганы уралдааны хугацаанд үндсэн хуулийн зэц, улсын дээд шүүх, хууль зүйн яам, хил хамгаалах ерөнхий газар, иргэний харьяалал шийдвэрлэх төлөвлөгөөний ерөнхий газарт ажиллаж үйл ажиллагаатай танилцж хуулийн хэрэгжилтэнд ямар байгаа талаар санал тавьж ажиллалаа. За үүнээс гадна бол одоо байнгын хороо хууль зүйн яам, холбооны бүгд найрамд Герман улсын хаан цайдлын сан, нээлттэй нийгэм форумтай хамтран хууль сахиулахын инновац сэдвт
одоо улсын эрдэм шинжилгээний хурал хууль сахиулагчийн эрхцүүн байдлын тухай болон халдварт хуулийн төслийн талаар хэлцүүлэх зохиол байгуулсан байна. За Баянган хороонд байгууллага аж ахуйн нэгжээс 86 албан бичиг иргэдээс хоолой оюун иргэдэл ирж асуудлыг тухайн үед нь шийдвэрлэжсэн байна. За Баянган хороонд зохицуулаад байгуулсан хуулийн төслийн хэлцүүлэлт бэлтгэх болон хяналт шалгалтын 7 ажлын хэсэг нийт 11 удаа хуралдаж зохих тайван танилцуулгыг бэлдэж Баянган хорооны хуралдаанд оролцуулж байсан, хэлцүүлж байсан байна. За ингээд хууль зүйн Баянган хороо намрын чуулганы зохицуулгын хугацаанд нэрүүгийн хууль, шинжилсэн найвал болон зөрчлийн тухай хуулийн төсөл, хөдлөх хэт хэмжээ болон эдийн босрын барьцааны тухай хуулийн төсөл, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн нийтүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зургийн тухай хуулийн төслүүдээр төрийн болон төрийн бус байгууллага хууч эрдэмтэд судлаач олон нийтийн оролцоотой хэлцүүдгийг тус зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За түүнчлэн хууль зүйн Баянган хороо улсын хурлын 2015 оны хаврын чуулганаар нэрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн нийтүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зургийн тухай хууль, казиногийн тухай, захиргааны ерөнхий хууль гэх мэт нийт 9 бие даасан хууль, 300 гаруй нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлцгээр төлөвлөж байна. За эдгээр бид